Сайн байцгаана үзэгчдээ. Монголын залуучдын холбоо Smart HD телевизтэй хамтран залуу саны эмийн нэвтрүүлгийг та бүхэнд хүргэж байгаа. Өнөөдөр та бүхэнд 3 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Монголын залуучдын холбоор 4-р сарын сэтгэл нэмийн аяныг бас хэрэгжүүлээ. Та бүхэнд маш олон сонирхолтой үйл ажиллагаануудыг хүргэхээр бид бэлтгэн ажиллаж байгаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээг хөгжснөөр залуус нэгдэн эвлэлдэж маш олон сайн санааны үйлсийг зохион байгуулах болсон. За өнөөдрийн дугаараараа чин сэтгэл зүрхээрээ маш олон хүмүүс тусал сайн санааны үйлсийг зохион байгуулж байгаа залуусыг онцлон тэдний санаа бодлыг хүргэх гэж байна. Сайн дурын ажил гэдэг нь бусдын сайн сайхны төлөө өөрийн цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхөө зориулан ажилладаг хүмүүсийг хэлдэг. Сайн дурын үйл ажиллагаа нь нийгэмд үр ашиг өгөө зогсохгүй, тухайн сайн дурын ажилтан ч тодорхой хэмжээгээр үр нөлөө өгдөг. Сайн дурын ажилтан сайн дурын ажил гэж цаг завтай, мөнгөтэй, хийх зүйлгүй хүмүүсийн карьер, амбиц хөөдөг зүйл биш юм. Энэ нь зөвхөн хэн нэгэнд өөрийн чадах зүйлээрээ туслах гэсэн хүмүүсийн чин сэтгэл үлээ. За, Монголын залуучдын холбоо 96 жилийн түүхтэй залуучдын үндэсний төв байгууллага. За бид 21 аймаг 9 дүүрэг 16 байнгын ороо залуучдын зөвлөлд замун дээр залуучдын сонирхлын клуб гэсэн үндсэн салбарын нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. За өнгөрсөн хугацаанд залуучдын холбооны хийж хэрэгжүүлдэг уламжлсан брэнд ажлуудыг бол залуучдын холбоо чиглэлээр засварлууныхаа уриалгад бол одоо нийт ажлууд бол зохион байгуулдаг. За энэ ажлыг бол ерөнхийдөө бас яг чин сэтгэлээ сай залуучдын байгууллагын бас үйл ажиллагааг дэмжиж оролцдог манай клубын залуучдаа бас баярлсан талааснаас илэрхийлье. За Монголын залуучдын холбоо 2012 оноос хойш залуучдын сонирхлын клубүүдийг бол байгуулж ирсэн. За одоогор бол бид бол нэг 25 орчим клубтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. За клуб нь жишээ нь англи сонирхчдын клуб, залуу бүжигчин клуб, хөдөлмөр залуус клуб, CIM клуб, залуу судлаач клуб, нийгмийн хөтөж клуб гэдэг яг нөө тухайн оюутан залуучдын одоо нийгмийн гол хөдөлгдөг одоо энэ салбарын мандаа нийгмийн төвчөө олсон залуучдын нэгдсэн клубуд бол байдаг. Тэгээд бас энэ удаагийн нэвтрүүлэгтээс оюутан залуучдын холбооны дэргэдэх клубуд бас хэлсэн ороорой. Энэ клубуд нас сургалж өгөх талаар нээлттэй шүү гэж хэлмээр баярлалаа. Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүндээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил юм. Сэтгэл зүрхний угаас тусалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй ажил юм гэж нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурхны сүлжээ байгууллагын хөтөлбөрөөр тодорхойлсон байдаг. Ямар нэгэн цалин хөлсгүйгээр цаг зав, мэдлэг чадвараа бусдын сайн сайхны төлөө зориулж, нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийг сайн дурын гэдэг үлээ. Залуучууд эдлэмний төв барьж маань болохоор өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш олон залуучуудыг одоо 40 гаруй мянган залуусыг цагийн ажил зурчилсан байгаа. За ерөнхийдөө цагийн ажил гэдэг маань болохоор оюутнуудаас маш их сэтгэл шаарддаг. За манай дээр ирж байгаа залуучууд ерөнхийдөө бидэд маш их сэтгэлтэй тийм залуучуудыг ерөнхийдөө цагийн ажил зурчлагыг маш их хүсдэг. Тэгээ зарим залуучуудад болохоор цагийн ажлыг зүгээр нэг хийгээд мөнгө авахтаа биш те. Ер нь чин сэтгэлээсээ маш сайн хийх хэрэгтэй. Цагийн ажил хийснээр зөвхөн одоо орлого олохоос гадна маш их ажлын туршлага хоримтуулдаг. За маш олон хүмүүстэй танилцаж одоо харилцаан дээр маш их зүйл суралцдаг болоод одоо маш олон давуу талтай учраас одоо залуучууд маань одоо цагийн ажлыг маш их итгэлтэй, сэтгэлтэй одоо ажиллах хэрэгтэй. За тэгээд ер нь ажлыг ингээ баг гэлтэхгүй сэтгэлээрээ ингээ сэтгэлтэй ажиллах юм бол маш олон зүйлийг ингээ тэр хүүхэд сураад өөрт нь маш том туршлага болж өгдөг учраас залуучуудыг би аливаа зүйл хандахдаа ингээ чин сэтгэлээсээ хандаарай гэж хэлмээр байна. Сайн дурын үйл ажиллагаанд оролцсноор өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэл нэмэгдэх, танилын хүрээгээ нэмэх, аливаа зүйлд хариуцлагатай хандах, өөрчлөлтийг бий болгож чадна гэдгээ мэдрэх зэрэг олон давуу талуудтай байдгийг сайн дурынхан бид мэдэх билээ. Монголын залуучдын холбоос том оролцох их сайн дурын үйл ажиллагаануудад ер нь бол алсахгүй орохыг хичээдэг, оролцохыг хичээдэг. Тэгээд миний оролцсон хамгийн том үйл ажиллагаа бол одоо Азийн залуучдын холбооны чуулган уулзалт буюу нэг Аз чуулган уулзалт байсан. За Монголын залуучдын холбооны дэргэдэх хөдөлмөр залуус клубын гишүүн. За энэ клуб идэвхжээд одоо 3 гаруй жил болж байна. Ер нь энэ клуб ингээд сайн дурын ажил ер нь ихэнх нь бол сайн дурын ажил хийдэг. Одоо ахмад ажил эрхэлж буй ахмад настангуудад нэг өдрийн хоолоор туслах. За тэгээд илгээлт ийзэдгээл ингээд явдаг. Өөр бас бусад зөндөө сайн дурын үйл ажиллагаанд оролцчихсан. За сайн дурын үйл ажиллагаанд оролцсноороо хүн
чин сэтгэлээсээ тулсан гэдэг үднээсээ болол надад бол маш тааламжтай байдаг, санагддаг. Мэдээж санал нийлэн энэ чинь сайн дүр ажил шүү дээ тий. Ер нь бол ерөн сэтгэлээсээ хийгээгүй юмнаас юуж гардаггүй шүү дээ. Сайн дурын үйл ажиллагаа хийхэд бол маш гоё байдаг. Ер нь бол хүмүүсийн баярлсан сэтгэлийг харахаар ингээд миний сэтгэл өөрөө гоё болдог. Яагаад гэвэл хүний хэрэгтэй зүйлээр тусалж чадж байна гэдэг чинь маш гоё. Тэгээд ер нь сэтгэл айгүй уу байдаг. Сайн дурын үйл ажиллагаа одоо ажил явснараа мэдээж нэгт миний хувьд бол багийн ажиллагаа маш их сайжирсан. Хоёрт гэвэл бусдад харилцах нээлттэй байдал маш сайжирсан. Мөн практик дадлаг маань илүү сайжирсан гэж боддог хүн юм. Хамгийн том зүйл бол яг юмд те чин сэтгэлээсээ хандах хандлагыг ер нь бол сурч мэдэж авсан. За сэтгэл гэдэг бол миний бодлоор яг хүний дотроос гарч байгаа хамгийн сайхан зүйлийг бол сэтгэл гэж боддог. Сэтгэл бол юунд ч хариу нэхийг үзүүлж болно гэж боддог. За сайн манай Монголын залуучдын албанаас юм бол сайн одоо ажиллаж шаардлагатгүйц маш том үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тэгээд энэ үйл ажиллагаануудад ингээ оролцсон гэдэг бол ер нь бол маш тийм хэрэгтэй одоо нэгсэн одоо залуучдын хувьд бол маш хэрэгтэй зүйлүүдийн нэг юм. Тэгэхээр зөвхөн онол дээр тулгуурлаад бидний үеийн залуучуудад сууж боловсролдог бол харин сайн дурын үйл ажиллагаа практик дадлаа илүү сайжруулж одоо маш олон зүйлийг ер нь сурдаг учраас хүн болгон ядаж нэг удаа сайн дурын ажиллагаа хийгээд үзээсэй гэж хүсэж байна. За бусад оюутан залуусыгаа сайн дурын үйл ажиллагаа болон цагийн ажил, байнгын ажлуудад бас идэвхтэй хамрагдаж нийгэмд идэвхтэй байр суурийг эзлэхийг бас уриалж байна. За бусад залуучуудаа хандаж хэлэхэд ер нь сайн дурын үйл ажиллагаа хийж байгаарай. Хүнд ер нь тус дэм хүрэж гинэ гэдэг чинь маш гоё зүйл. Аливаа зүйл чин сэтгэлээсээ ханддаг байх хэрэгтэй. Жохон ч гэсэн юмыг сэтгэлээсээ хийж байх хэрэгтэй. Шүү залуусаа. Тэгээд залуучдын албаны дэргэдэх хөтөлмөр залуус клуб сайн дурын үйл ажиллагаа хийдэг. Тэгээд энэ клубт хийлсхийг хүсэж байна. Оюутан залуучууд бүгдэнд нь нээлттэй шүү. Залуусаа нэмийн нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар сэтгэл зүрхээрээ чин сэтгэлээсээ сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй амрагтай залуусыг онцлон танилцууллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.